Waffle болцсон. Тэгээд дээрээс нь өчигдрийн нөгөө харуулж байсан гүзээлзэгнээсээ жоохон гэрчиж тавиад 4 ширхэл гэрчиж тавьсан. Тэгээд энэ сиропо жоохон урсуулна одоо. Яг 100 г сахар болчлоо. Йоо, цагаар хуруу манд татах шахлаа. Энэ одоо ингээд дээрээс ингээд давхралдаж унах хэрэгтэй гэдэг гинэ. Йоо, би яг 93 г гурил авах хэрэгтэй сахгүй мэдрэмжээрээ хийсэн чинь бүр шууд 93 амар. Хуруу орцыг хийхдээ нийт хуруу орцоо 3-4 хуваагаад дараагийн ажиллагаа нутаг гурлаа хольж өгнө тэгээд. За тэгээд тостой хольж явахад эхэндээ холигдохгүй юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ битгий санаа зов. You know. I begin to. I begin to. Яа гой хөөгд гараад ирээсэй. За суур кекс маань бэлэн боллоо. Ямар амар инээдтэй. Бондгоор болцсон юм байна шээ. Төрт намаа суур юм болсон. Тэр бялууга давхрах үс гэж зүсгэд эхлээд бялууныхаа дээр ихс маш одоо энэ кекс маань хүрчихсэн байгаа. Тэнгүүлээ кремээ бас бэлдсэн. Тэгэхээр кексээс өгч байгаа доор нь жоо крем төрхийг өгчгөөр крем тал дэлгэж гэж яаж чимэглэх талаа. За бялууны дундуур бол юу ч хийж болдог. Эхний бялуун дээр шоколадын крем. За одоо энийг яг бүгдийг нь 10-15 минут орчинд байлгах хэрэгтэй гинэ. I begin to. I begin to. Гүтэлцэгнээ угаацсан. Одоо яаж тавих вэ нэг? Ямар ч юм биний баг зүсэж тавихаар юм шүү. I begin to. I begin to. Йоо, би энэ торт хийж эхлэе. За одоо энийг хэлбэр галбар мох болохоос хөргөчөндөө жоох хэлэхэд. Ээж хоёрыг авч явах гээд ээж хоёрт авч өгөхгүй, аваач ч өгөхгүй. Ингээд тавьсан байхгүй. Тэгээ энэ дээрээ түрхэд хийчихэ гэж бодлоо. Би тавгүй юу ийсэ? За очихороо хэлье. Ядаргаатай юм бэ? Ресепт юм ийм. Яа, тэнхтэй. Мэнтхэн хан манаа уут өнөөдөр их амжуулахгүй юу? За та хоёр нулимс арчих цаасаа бэлтчих заяа. Шүлс нос нулимс арчих цаасаа бэлдээ байжээ. Тасаа юмахи. Нос нулимс бэлтгэж бэлтээ. За. Нос нулимс шүлс арчих юм юу арчих юм? Нос нулимс шүлс одоо өөр юмчд гаргаа яах вэ? Йоо, энэ бүр баг торноос мань гоё болоод юм шүү.
Ямар вдэ? Finally бүхэн дууслаа. Найзуудаа. Би торт хийлээ. Инээ түрээд ах юм аа. Миний энэ бонжгор гар те ийм торт хийчихлээ гэж үдэ. Энэ бол үнэхээр ижи хавтаа зориулж хийсэн. Энэ гадна талын ингээд гоё хатгаас нь цэвэрлэчих үе. Яна зовчлаарай. Энд чинь ээж авбит хуруу идэх болохоор хамаагүй долоош болооч л хүн харахад заваа харагдах юм биш үү хонгорцуулаа. Тэгэд бол үнэхээр би энэ тортонд 10-аас би бүр 100 оноо өгнө. Ойлгосноо. Хүнтэй хэрүүлээд. За энэ гадна талын жоохон цэвэрлээ. Ээж аа хоёртой жоохон фейл харагдуулахгүй шүү. Яна амсаж үз. Ямар хоолоо гэхээс энэ төр би тэгтээ энийг гэрчгүй гэж шууд халбагдаад ичхийгээд гуйж агаад баг тэгээд би эндээ нэр өгнө юу гэж нэр гүнж гэд нэр өгч тийм үү. За миний хийсэн гүнж торттой та бүхэн танилцаарай. Энэ одоо нөгөө эднэр нэг хаа гаргацнууд нь бүр ингээд нэг юм бондгор нэг юм суудсан юм хүүхдүүдэн бурхан байдэн штэ. Тэднэр шиг харагдаад энэ төрөд байгаа юм миний. Би бүр би амар яа өнгөнд дургуулдаг. Гэхдээ би нэг л мэдхэд юм пики болчихсон байсан. Миний бичлэгтэй хамт байсан баярлалаа. Би одоо ээж аавындаа очиод ээж аавдаа идүүлнэ. Гэхдээ ээж аавыг идүүлж байгаа бичлэг хийж бараг л чадахгүй хаа. Манай хоёр ер нь жоохон интроверт болоод байгаа. Нэгдүгээр орой би гэртээ ирээд дахиад тирамису кейк хийсэн байхгүй. Тэгээд миний сүүн крем жоох ихтсэн. Нэгдүгээрт крем дээр хоёрдугаарт би нөгөө нэг Lady Finger амар шинхэн зурцсан байсан юм шиг үлээ. Ерөөсөө яг олигтой Lady Finger болж чадаагүй байхгүй юу. Гэтэ амар фейлдсэн ч гэсэн амт нь бол миний идчихсэн гоё тирамисунуудаас ч гоё санагдсан. Яг үннийг хэлэхэд би хийсэндээ ч биш. Тэгээд надад бол энэ тирамису маань амар гоё болсон. Дараа нь би ер нь тирамису дандаа өөрөө хийгээд идчихий. Бэлэн Lady Finger авч агаад хийгээд идвэл илүү гоё амарл юм байлээ. Тэгээ ер нь би цаашдаа Lady Finger бол өөрөө хийхгүй гэж бодсон. Амар шинхэн ингээ бүр бомбож өгөхгүй, гойж өгөхгүй байгааз. Тэгээ би юмнуудынхаа ерөөсөө орц найрлага яаж хийж байгаа харуулахгүй байгаа. Яагаад гэвэл би өөр хүний сургалтанд сууж ингэж хийж байгаа болохоор бүх мэдээллийг нь хамаагүй гаргаад ингэж одоо тэрийг тэгнэ гэж болохгүй юм шиг санагдаад зүгээр ингэж хийж байгаа. Хэрвээ та нар энднэрийг хийж үзье гэж бодож ивэл номоо гэдэг охины сургалтанд суугаарэ. Тэгээд энэ тирамисугаа би нэг хонуулаад маргааш нь ажилдаа авч явж ийцсэн аахгүй юу. Тэгээд үнэхээр гоё амттай болсон. Энийг хараач тээ. Үсээ будцсан, өөрөө үсээ будцсан. Тэгээд сормоосоо хэлэгцэн. Тэгээд миний сормоос энтэл нэг амар унаадсан байхгүй. Тэгэхээр нөхчөөд нөхөөлцсөн өчгтөр тэгээд өчтөрөөс хумсаа будуулсан. Орой төгжирч яхаар би дөрөвдөд бүр ингээд 8 цагаас ажиллаж гарсан шөнө 12 хүртэл төгжирсэн байхгүй. Тэгэхээр шалдыг мэдээж олон цаг төгжирч яхаар гэж бодоод өчгтөр болох. Агүй дөрөвдөд нь 3 дахь гэсэн юм. Тэгээд өчгтөр болохоор төгжирлэл тийм байсан бол өнөөдөр бүр их байгаа гэж бодоод шууд шүд нэмлэгт цаг авч агаад шүд нэмлэг орсон. Аахудаа шидээ цайрлж идсэн аахгүй яа. Тэг би ер нь миний ингээд одоо хүний өөрийн хувийн одоо өнгө арьс гэж байдаг шүү дээ. Миний одоо шүд болохоор юм ер нь цагаан тоонтой биш гинэ. Ерөнхийдөө юм жоохон шар сүртэй гэх юм уу. Өөрийнхөө инээс нь зураг мураг эсвэл ингээд шууд талент харж агаад ингээд харахаар бүр амар шарлцсан. Би бол өдөрт ингээд багтаа 2 ихтэй 3-4 удаа шүдэл заавал угаадаг байхгүй юу. Тэгж яахт ингээд миний шүд амар муухай хийсэн. Тэгээд миний шидний ингээд хидвэр амар жижигхэн байхгүй би дэм жижигхэн шүдэндээ ер нь дуугүй. Тэгээд ингээд би энэ шүднүүд ингээд гоё томруулмаар байна. Ингээд гоё том шидтэй алмаар байна гэсэн чинь. Гүүштэй ерөөсө жижигхэн мичгэн сонирн биш. Зүгээр шүдэ ингээд эмч маань намайг жоохос ихрүүлээд өчтөр ингэ шидээ цайрлсан чинь энэ яг өмнөх шидний цайралтаас олж бүр нилээн гоё цайрсан. Намайг одоо ингэж амар их торт гудлээгээд бүр амар тархалцсан байх үе гэж санаа зовж ивэл үгүй би ерөөсөө тархлаагүй. Яагаад гэхээр эдгээр чинь хоорондоо зайтай штэ. Тэгээ хоорондоо зайтаас гадна үлдсэн тэр өдрүүддээ ингээд оройгоор юм идэхгүй өглөөндөө сайхан айтах юм идэж угаад ер нь бол одоо би амар сайн одоо тэнцвэржүүлээд барьж байгаа гэх юм уу. За би ер нь заяа гэр орноо цэвэрлжээд ус цасанд ороод
сайхан бүх юма хийж дуусчаад санаа амар гоё бичлэгээ хийж дуусангуудаа edit хийгээд оруулъя. Юм байна л да. Тэгээ 5:40 гээд ер нь бол очие ээж хоёрын очие гэж бод. Ер нь бол би жин ерөөсөө нэмээгүй байгаа. Тэг хасаачгүй байгаа. Тэгээд нэг 500-аас 1 кг хооронд нааш цаашаа болол байж байгаа. Ер нь бол бүр нөгөө өдөр болгон цадтлаа идчихдэггүй. Ядаж нэг өдрийн цадтлаа идчихвэл маргааш нь гимшээд айгу хөнгөө яваад байгаа. Хөнгөө явсан 1-2 өдрөө болгоцоо одоо нэг шүлтэй устай махтай жоо үеиг хоол идэх болсон гэж бодвол ер нь дахиад нэг хасах 10 кг жим байгаа шүү дээ. Тэгээд тэрийг эрчимтэй хасахын тулд цагаан сарыг ямар ч өнгөрөөгөө миний бодлоор бол одоо энэ удаад эхлэхдээ бол би бүр ингээд тасгалтай л ер нь эхлээл гэж бодож байна. 3 сар миний ажлын хамгийн ачаалттай сар ахгүй яг 1 сар. Тэгэхээр фитнест явах маань юу болох юм аа мэдгүй. За ямар ч байсан сайхан шинэлээд тгий. Сайхан шинэлж дуусчаад тэгээд энэний талаар нэрийн төлөвлөгөө гаргана гэж бодож байна. Нийтдээ 7 кг хассан. Яа эхлүүлснээсээ хойш. Тэгээд тэрнээсээ хойш бол нэмээгүй явж байгаа. Биеийн тойрог моргийг бол нарийн хэмжиж инглээд тэглээ гэж юусэн яагаад ямар ч гэсэн цэвэр бол 7 кг хасчихсан явж байгаа. Одоо эндээс буцах юм бол сар хүрэх хугацаанд би буцаал тэр 7 кг-аа бараг 10 кг болоод нэмчих боломжтой учраас ер нь л зүгээр бүх цаг үед ухаантай л амьдрах бол анх сурж байгаа хүний хувьд нөгөө дүүгүй болохоор амар цаг ороод хамаг юм заавруулад жоон төвхтэй байсан. Гэхдээ ингээд амар кафте тэрэг миний хийсэн юм гэж бодоод идээд би хийж байгаа юм чи би бүр гараар ингээд торт хийгээд байгаа юм уу гэд ингэж бодож хийхээр амар гоё санагдаад одоо л айгу гоёсэн. Тэгээ цаашдаа ч гэсэн ер нь бол хийдэг болно. Гэхдээ сая яагаад би ингээд ойр ойрхон хийсэн бэ гэхлээр би нөгөө тэр нөгөө маскарфон тэгээд дээрээс нь сүүн крем авцсан. Тэр чи задласнаас хойш 7 өдрийн дотор авах хэрэглэх хэрэгтэй байт юм байна. Тэгээд за ингээ хэрэглэхгүй байсан чи ингээ хайчиж болохооргүй амар хэцүү. Тэр чин сүүн крем нь гэхэд л 18-аар авсан. Тэр маскарфоныг би 52-аар авсан байхгүй юу. Тэгэхээр чи ерөнхийдөө бол орц найрлагын хувьд бол айгу үнэтэй тусч байгаа. Тэгэхээр бушуу хошиг муудаж хайж яхаар олон юм баг хийгээд идсэн дээр санагдаа заяа. Тэгээд бөмбөрийн тэр туул кичингийн хэрэгслүүд нь үнэтэй хэрнээ. Гэхдээ хэрэгслүүд нь хямдхан хэрнээ. Орц найрлагууд нь жоо үнэтэй юм байлээ. Тэгж яхаар амтад маркет ороод амтад цамхаа руу очиж авсан бол миний 52-аар авсан маскарфон 47 гэжсэн байхгүй тийм. Тэгээ 18-аар авсан сүүн крем маань тэндээс 14,000 гэжсэн. Тэгэхээр ер нь бол цаашдаа торт морт хийхээр бол дандаа амтад цамхааг орж хэрэгслүүдээ авна гэж бодсон. Тэнд хэрэгтэй бүх юмуд байд юм билээ. Цагаан сармаараар бол одоо бууз байж идэл явна. Тайлбал ухаантай хань шиг амьдрах гал тэгэл. За нэг юм тийм 2 дугаар одоо цагаан сартай холбоотой би болохоор өнөөдөр л ингээ гэрээ сайхан цэвэрлж чинь тэрнээсээ ш өөр цагаан сар зориулж бүр юу ч хийгээгүй, бууз ч хийгээгүй, тавццсгүй. Би одоо тэгээд гэртээ ганцаараа ижиж ингээд солирсон юм шиг тавцсаад манад ирэх хүн байхгүй юм чаа. Зүгээр цагаан сарын өглөө сайхан ёсыг бодож босч ирээ цай чанж уугаал гэрээс гарыг гэсэн бодолтой байгаа. Тэгээ өнөөдөр ч гэсэн би ээж аавынд очиж битүүлэн шиний 1 2 3 би угаасаа дандаа ээж аавчтай хамт хамаатнуудаараа явах болохоор манад ямар ч тийм их юм идэж уух юм бэлдээдэх шаардлага байхгүй байсан ч угаасаа идэх хүн байхгүй болохоор одоо миний санаал хүүхэд байхаас хойш би ерөөсөө ийм цагаан сар наадам баяр наадам болж ингээл хоол хийгээл юм бэлдээл ингээд амар ачаал юусэн авч байгаагүй. Ээж аав хоёр намайг ерөөсөө ийм юм тогт оролцуулдаггүй. Яг хоо ингээд хүмүүсийн яриагаар бол айлын охин хүүхэд бол ингээд иймэрхүү юм сураад бэлдээд ингээд ихнэр болохтой гэд ингээд. Гэхдээ би бол зүгээр ихнэр болоод тэр ар гэрэн хийдэг ажил тэр юм тэртээ тэргүй эмэгтэй хүнд бүр цаана цуснад нь байдаг гэж боддог байхгүй юу. Угаасаа л одоо би ч гэсэн одоо ээж шиг ингээд айлын эцэгтэй болоод явах юм бол тэр хоолунд тоон шананы юмд бол би илүү л өөрөө ролтой оролцсон шүү дээ. Тэгээд тэрийг чинь бол хийхгүй болчт юм биш үс хийж таараа учраас би нэг амар цаатаас тийг сурахгүй болмол гэж юус огт боддгоо. Тэгээ ээж аавч гэсэн тэгж бодд юм шиг угаасаа л цаг нь ирэх хийн. Тэгээ тэр болтол гэж бодд юм шиг. Тэгэл намайг ингээд инхүү тэхүү тэр чинь тэгээд үгүй ингээд үгүй гэсэн чи ээж аа хоёр гү чи ажиллаа хийж өөрийнхөө юм хийж өөр
битээ болчин ингээд өөрсдөө хоёулаа нийлээд болгочдөг байхгүй юу. Тэгээ би ч гэсэн их амар оролцох гэдэггүй. Угаасаа л тэртээ манай ээж хоёрын байгаасаа 5 жилийн дараа хөгшрөөд ирвэл угаасаа би л хийж таараа юм чинь тэр үедээ бол харин хариуцлагатай шиг тусалж чадна. Одоохондоо бид гурван хин залуу байгаа учраас нэгэндээ ерөөсөө төг удахгүйгээр ингэж амьдэрдэг байхгүй. Тэр нэг оюутан байхад ч гэсэн тэгдэг байсан. Гар яв хичээлээ хий, найзуудтайгаа уулз, найзынхаа яв гараар гэл мэддэг. Тэгээд ээж ч гэсэн ингээд гэр орноо өөрөө сайхан би бүр ингээд ээж очиж юм хийхгүй чамаг юм хийлгэж би зур ганцаараа хийсэн дээр нэгдүгээр дугаас өөрөө ингээд ганцаараа бүх юмудаа хийгээд сурсан болохоор хүн байгаад хахаар ингээ юм хийж чадахгүй түүхтэй байдаг байхгүй ээжид. Тэгээд дээрээс нь уус миний хийж байгаа мэж таалагдахгүй. Тэгээд болохоор өөрөө бас амар нэг эмхтэй хүнс дутхгүй ажилсаг, хоол амар сайн хийдэг. Гэр одоо би энэ жоохон таар учраас нэг хийх юм хийж чадахгүй болохоос өмнө намайг одоо хүүхдээ ах оюутан байхад бүх манай гэрийн бүх хоол цагаан сар идэ цагаан бүх юм аав бэлддэг. Аав л одоо бүх юмаа хийдэг. Бас орд бол амар дуртай. Холыг өөртүүлж байгаа одоо энэ чинь жилдээ ганцхан удаа шүү дээ. Тэгээ бид нар л хүндрүүлж ингээл амар асуудал болгоод идэг болохоос хөрхөн хэмжээндээ тааруулаа зөв баярлдаг хүмүүст бол жилдээ нэг тойроод хол уулзаж жилд ганцхан уулздаг хамаатан зөндөө байгаа байхгүй. Залуучууд ялангуяа ийм баярыг илүү хүндэлж дээдэлж явж явах хэрэгтэй гэж боддог. Одоо л ихэнх цагаан сар хийдэггүй шүү дээ. Манайх бууз хийдэггүй, манайх тав үзтдэггүй гэсэн амар болцсон байл ерөнхийдөө. Гэтэ яг уусаа хөвгшрөл хийдгэлтэй. Гэхдээ л ер нь бол мэдгүй би хийж чадахгүй ч гэсэн би бол бүх юм яадгийг мэднэ. Битүүний орой яах юм те хідэн цагаас битүүлж эхлээд ямар яцсан шлаган 5 гидэг яаж засах юм яа гэвэл манай ээж хоёр залуухан ирнэ цагаан сарыг айгүй гоо хүндэтгэж ингэж тэмдэглэдэг байхгүй юу. Аль залуугаас л манай ээж хоёр өөрөх ингэж манайх бүтэ айл хэмжин гэж бодоод цагаан сарыг айгүй гоо өргөн дэлгэр ингээд тэмдэглэдэг. Тэгээ дээрээс нь манай ээж хоёр хэвэн боо хийдэг байхгүй юу. Тэгээ тэр тусмаач тийм юм уу илүү одоо баярын ширээ цагаан идэ юм аягүй хүндэтгэлтэй ханддаг. Манай ээж хоёр одоо амар олон жил 10 хэдэн жил хэвэн боо хийж байгаа байхгүй юу. Гэсэн ч гэсэн одоо л надад бол гоё өнөөдөр гоё битүүлээд маргааш нь самаатай саднуудтайгаа хоёр имээ дээр очино. Имээ дээр очиж амар удаж байгаа. Би ер нь ирснээсээ хойш 1-2 л одоо очиж уулзсан уу гэхээс иш өөрөөр бол ерөөсө холбооч барихгүй ингээд ер нь аим шигтэй завгүй байгаа. Тийм болохоор хүнд заавал энэ завгүй амьдралын хэмнэл донд нэг илгийн саднаа гих тийм үе хэрэгтэй байдаг. Тэгээ тийм үе яг цагаан сар л гэж боддог болохоор би бол цагаан сарын баярт дуртай. Тэгээд миний энэ бичлэг энэ хүртэл байлаа. Цагаан сарын дараа бичлэг эргээд хэдүүлээ уулзъя. Бүгдээрээ сайхан шинэлээрээ.